Тэгээд би Аки руу үгүй алтан шаргал амар гоё эсэж чи алтнаад мөнгөлгөө далаад өгөөд өөрөө алтан шаргалын зүг гэсэн чи Аки үсэн гэж мэ гэдэр алтан шаргалаа надад өгсөн. Ямар тийм юм бэ? Би тэр үед бэлгээ авчиад хангалттай үйллээгүй юм байна л тавтаа гэдэг. Хайцаа. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хэрхэн би өөрийгөө эрхлүүлсэн, хэрхэн намайг найзууд маань эрхлүүлсэн, хэрхэн миний хамтарч ажилладаг газрууд маань намайг эрхлүүлж шинэ жилийн бэлэг өгсөн гэдгийг хуваалцах гэж байна. За хамгийн эхлээд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд надад юу өгснийг харъя те. Энээс эхэлчихэд өө. Яа. За Converse GS25 хамтраад надад юм бэлэг илгээсэн. Тэгээ би Instagram дээр яг unboxing хийж байгаа бичлэг хийсэн. Тэн дээр товчиж. Энэ болохоор GS25-ны албаасаар эрхийн авч оруулж ирж байгаа юм Netflix-ийн chips. Хоёр шиг байгаа. Амсч үзээ тэ нэрээ. Оо нараа. Дотор юм соустай юм шүү дээ. Амсаж үзээ л та. Дотор юм cheeseтэй юм шиг байна. Энэ болохоор cheeseтэй. Энэ болохоор нэг гүнжтэй өрөмөр гэдэг тийм юм байна. Тэгээ амсч үзээд ангарна. Ямар ч амталга. Хурцсан байна. Гэтэ сонирхолтой байна. Энийг би Ice Dogs дээр Акитай иднэ. Energy drink байгаа. Энэ болохоор lemon lime. Энэ болохоор orange mango гэнэ. Orange mango-тайг нэрж үзье те. За тэгээ дотор нь ийм бэлэг байгаа. Энэ болохоор Chactal High гэдэг загварны юм байна. Тэгээ нэг энгийн загвараас ямар ялгаатай вэ гэхлээр энэ нь ийм гялгаар лактцсан юм шиг. Энэ Nature Republic-ийн бэлгийг хэдүүлээ хамт задлаа. Nature Republic мэдчилж байна. 2024 оны best seller бүтээгдэхүүнээс илгээж ийн гинэ. Ямар гоё юм. Nature Republic-тай 2 удаа хамтарч ажилласан. Яг 1 удаагийн ажиллаар. Тэгээд ер нь бол маш их таалагдсан. Айгүй хариуцлагатай, харилцааны соёлтой, бүх юм ойлгомжтой хэлдэг. Төлбөр тооцооны асуудал ямар ч юм асуудал гараагүй айгүй юм хариуцлагатай зөв ажилтдаг компани байлээ. Нараа бүтээгдэхүүнийхээ тайлбартай байна шүү дээ. Энэ нараа витамин С-тэй ийм мист байна. Өнгө сэргийх үйлчлэгээтэй чийшүүлэгч серум болон ойл тусалсан манан мэд нарийн ширхэгтэй шүршигддэг мист арсыг усан чигшлэр хангаж гялалцсан чиглэг арстай болгож цайруулах үйлчлэгээ үзүүлнэ гинэ. Дэлхийд даяар 4 секунд тутам нэг зарагддаг гинэ. Юу арай. Дараагийн хайр дотор байгаа юм болохоор юм нотон салфетик байна. Энэ болохоор цэвэрлэг салфетик гинэ. Би бол юм нотон салфетик мейкап барилгана гэдэгт итгэдэггүй. Арсыг маш их ингээ үрэлтэнд оруулаад татаж сангаагаад сунгаад тэр будгийг бохирдлыг арсны нөхсөөд рүү бүр чихээд байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр күртэг мөртгөн дээр наалдсан мейкап кремийнхээ арилгах зорилгоор ашиглана. За энэ болохоор алдартай алоэ юм гэл нь байна. Арс тавьшруулах үйлчлэгээтэй. Энэ юу вэ? Eye patch гинэ. Нүдэн доороо тавьдаг patch ямар гоё юм. Ямар гоё савлгатай юм бэ. Thank you. Өнөөс амар гоё юм. Ер нь Монголд ч гэлтэхгүй дээ. Ийм content creator одоо ажил хийдэг хүмүүсийн одоо энэ ажил мэргэжлийн давуу тал нь энэ юм байна. Ингээд маш их баярлж байна. Тэгээ хоёр дахь хайр цэнд нь болохоор шидэт маскууд гэнэ. Энд одоо хэдэн маск байгаа юм бэ? 1 2 3 4 5 6 7 8 10 11 12 13 14 15 16 17 18 19 21 маск юм. Nature Republic-тай ер нь ажиллахад гоё юмсан болохоор 2025 онд урт хугацааны гэрээгээр хамтарч ажиллаж магадгүй. Баярлалаа залуусаа. Хамтрагч байгууллагууд. Энийг задлаа. L'Occitane гэж унших зүг баха. Энэ брэндээс өмнө надад нэг PR box иржсэн. Тэр нь болохоор Vervain гэдэг ургамалтай биеийн тос, тэгээ биеийн саван иржсэн. Үнэхээр гоёсэн, амар гоё чигшүүлдэг, амар юм гоё сонирхолтой хүмүүстэй гарын туснаас амар гоё. Тэгээд би энэ брэндээс дахиад шинэ жилийн бэлэг авах юм аз завшаантай байлаа. Завшаан. Content creator амьдрал дараагийн бэлэг сая хүргэл дээр ирчлээ. Fearless гинэ. Ямар гоё юм бэ? Баярлж байна. Энэ амьдралын хэм маягт үнэхээр баярлж байна. За нэг задлаа. Citrus ямар ч амар гоо уруул чигшүүлдэг юм байна. Бас citrusтэй shower cream. Энэ болохоор биеийн тос тийм байна. Гарны тос шүү дээ. Бүдрээ үнэшдэж үзье.
Эндхийн бүтээгдэхүүн гэдэг үнэхээр гоё юм билээ яалтчгүй. Ямар гоё тухтай үнэртэй. Энэ ихтэй нэг амар юм цитруслэг үнэр байх гэж үзэж байгаа. Айгүй юм алойлог үнэр байд юм байна. Хэрэгэлж үзэх хүлээж тэсгүй нэ гэдэг үлээ. Баярлаа. Дараа нь зайны задлаг үзчихье те. Энэ болохоор Ондоо гэдэг өрн телефоны брэндээс явуулсан ийм бэлэг байгаа. Тэг ингээ хөөхөн гэрэл хасдаг. Энэ ихтэй нөгөө нэг урдаас гэрэл өгсөн болохоор гэрэл хасцаа харагдахгүй байх шиг байна. Амар хөөх юм бэ гэхдээ. Ингэ тийм ээ. Нэг ирзэнээр ингээ аваад хайрцгийн дүүдээ өгнө. Ирэх он нь улам их фоллов нэмсэн амжилт бүтээл 4 жил байх болно гэдэгт итгэлтэй байна. Аз жаргал дурсамж дүүрэн өдрүүдийг хүсээд алсын тэврэлт илгээе. Ондоо loves you гинэ. Happy New Year. Ямар хөөх юм бэ баярлаа. Танд ч гэсэн зөндөө олон хэрэглэгчтэй болоорой. Би Ондоогийн SIM карттай болчихлоо шүү дээ. Зэнэтэр штэ marshmallow гинэ. Оо. Энэ юу вэ штэ? Халуун шоколад гэж найруулж байгаа. Тэгээд маршмеллоутай. Ямар гоё юм. Pink Friday алтан дугаар 50%, мөнгөн дугаар 50%, хөрөл дугаар 50%. Pink Friday гэдэг юм болох гэж байгаа юм уу? Болцсон юм болов уу? Шинэ оныг тохиолдуулаад бүх датанда 50% сэйл зарласан байгаа шүү гинэ. За тийм дотор араа яас хөөх юм фигүр байна. Сансрын нисгэгчтэй. Энэ амар чанартай фигүр шүү. Тэгээд энэ дотор нь ийм яа энэ гэрэл ямар амар юм бэ? Ингээд сансрын нисгэгчийн ийм халбаг байна дээр нь. Цайны гүцмүүд биш юм байна уу зүгээр аяга юм байна. Ийм амар хөрх аяга байна. Ондоогийн хамт олондоо баярлалаа. Саяны аягандаа энэ халуун шоколадыг хийгээд уух юм байна штэ. Сая орж ирсэн шинэхэн бэлгээ задлаа. Оо ямар гоё харцтай юм бэ. Ямар их бэлэг дээр тасраагүй, тасардаггүй 2024 оны төгсгөл болж байна те. Лавэн ёлкны лав би юм лаануудад амар дуртай болоод байгаа ш нэрээ данч чүднэс тусцаа. Энэ юм цасан шигтэй лаа тэгснэ нөгөө талтай ногоонтэй. Яа ласт үнэхээр хүрхэн байна. Баярлаа би бүр лаа юм лааны амар хобби толцсон. Тэгээд ийм шоколад байна. Энэ шоколадыг одоо иднэ. Тэ амар цамц байна. Энэ Fairdesk гэдэг дэлгүүрч юм RSASM гэдэг одоо энэ брендийг албасаар Монголд оруулж ирдэг гэсэн. Энэстэй зөвүүн цамц байна. Өөрөө өмсөд зөхгүй дүүд өгнө. Баярлаа. Дараагийн цамцыг харъя. Цамц гинэ цамц гэж би яаж ч мэдчихэж байгаа юм. Хосон шүү дээ. Оо ямар хөрх юм. Тэгэлнээс амар гоё юм. Би нэг өөрөө өмсөх юм. Энийг дүүд өгөхгүй мэн. Энэ нөгөө leg warmers шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ ханцуу байж шүү дээ. Юу юм болов? Ханцуу юм болов? Leg warmers юм болов? Тэн өрөөс нь. Энэ юу? Шорт шүү. Саяных тэгэхээр leg warmers юм байна л да. Доогоор нэнийг ингэж өмсөөд энэс амар хөрх юм байна. Энэ брендийг яаж унших юм болоо? RSASM гэх юм болоо? RSASM гэх юм болоо? Албасаар оруулж ирж байгаа. Энэ бол үнэхээр лаг тасархаад билэг байна. Баярлаа. За одоо хамдрагч байгууллагын хамгийн сүүлийн бэлэг юм байна штэ. За энэ Бакусаас бэлэг ирсэн бүр амар хүнд юм байна. Босороо хайнаа аялаарэ гэж шүү дээ. 2025 оны гугтан 25 Азтан босороо хайнаа аялж болох юм уу? 12 сарын 10-наас 1 сарын 13-ныг дуустал гинэ. Тэгээ алхам 1 нь болохоор Bacchus брендийн төрлөөс худалдаа авалт хийх. Алхам 2 нь Bacchus CGM сайт руу орж бүртгүүлэх гинэ. Алхам 3 нь баримтын зураг тод харагдах үйс авч оруулах гинэ. Ерөн Bacchus-тай болол тэгээд хосороо хайнаа авч явж болох юм шүү дээ. Хайнаа нүчээд ирэхээс те. Зааж надад тэгвэл бүртгүүлж болох. Гэхээс ч үгүй юм шүү дээ. Баримт аваагүй юм чинь. Хідэн ч төрлийн Bacchus байгаа юм те. Ийм харанхтай Bacchus байна. Ийм бас арай өөр төрлийн цэвэр байна. Тийм бэ. Нэм 3 төрлийн Bacchus байгаа юм. Sugar free energy drink гэнэ. Ямар гоё юм. Сахаргүй energy drink гэж үгүй юм шүү дээ. Та нар Акигийн Bacchus-ны рекламын зургийг харж ирсэн үү? Амар гоё зураг байдаг шүү дээ. Bacchus уугаагүй амар удацсан биш. Bacchus чинь нэг ийм амттай байдаг шүү дээ. За хосороо хайнааны яваарай. За Bacchus-ийнхандаа баярлаа. Одоо би өөрийгөө эрхлүүлж юу авсныг танарт харуулъя. За шинэ жил гэлтэхгүй би ер нь бол сүүлийн үед юу авсан танарт ингэ харуулад байдсан шүү дээ. Тийм болохоор сүүлийн бичлэгнээс хоошоо авсан юмнуудаа харуулъя. За би шинэ бөгөж авсан. Ийм бөгөж.
Тэгээ энэ бөгжний утга учир нь болохоор энэ амар гоё бөгж заяа. Би ингээ хатгалаад авцсан. Rose quartz гэдэг бөгж. Зүрхний чулуу гэж нэрлэгддэг сарнаан болор нь болзолгүй хайр, хязгааргүй амар амгалан биелэгддэг бөгөөд дотоод сэтгэлийн гүн идэгрэлт өөрийгөө хайрлах хайрыг бий болгодог. Тэгээ энэ чулуу нь эерэг эрчим байдлыг нэмэгдүүлж, харилцаанд дах ихтгэлцэл, эв наримтлыг сэргээж, сэтгэл хөдлөлийг эдгэхэд тусалдаг. Ийм гоё утга учиртай ийм бөгжтэй болсон. Тэгээд бас яг хэлбэр нь адилхан юм хүзүүний зүйлттэй болсон. Энэ болохоор нэг усан ягаан өнгөтэй, энэ болохоор яг юм цайвар саарл өнгөтэй. Тэгэхээр Moonstone сарны чулууны хөвчлэн бурханлаг эмгтээлэг шинж чанартай холбоотой бөгөөд сарны энергийг ашиглаж түүнийг зүүсэн хүнд тайван тэнцвэртэй байдал зүүн совинг авчирдаг гэж үздэг. Сэтгэлийн тогтворгүй байдал, стресс, дааврын тэнцвэргүй байдлыг тайвшруулахын зэрэгцээ урам зоригийг дэмжиж сэтгэл зүйн байдлыг сайжруулдаг. Би ер нь яг юм зүүж байгаа одоо бөгж, эмэг, яг юм аксессуардаа айгүй юм утга учир шингээхийг хүсдэг болцсон байсан. Энэ гэхэл миний ордон дээлтэй чулуу гэдэг ч юм уу те. Тэгээд юм зүгээр утга учиргүй эмэг бөгж авахгүй яг юм гой бүгдээрээ гой утга учиртай байгаасаа гэж хүсээд ийм хоёр зүйлийг авсан. Энэ хоёрыг болохоор би Instagram байна уу? Julian гэдэг газраас авсан юм байна. За дараагийнх нь аксессуар болохоор би Aldo-гоос ийм эвдэрсэн юм уу энэ? Яа тийм л үгүй. Гурвалжин унждаг эмэг авсан. Тэмний өмнөх одоо энэ Пандорагийн зүрхтэй эмэг болохоор би байнга зүгээд байгаа. Би яагаад юу нэм унждаг эмэгнүүд авж байгаа бэ гэхлээр царины хэлбэр тохирсон эмгүүд гэж байд юм байна л да. Тэгээд ийм өргөн шанаатай тэгснэ өргөн ирүү байхгүй ийм шавх ирүүтэй хүмүүс болохоро энэ харьцаагаа тэнцвэртэй байлгахын тулд одоо энэ хэсэгт ийм абиомтой тим эмэг зүүдэг гинэ. Тэгээд хэрвээ би одоо ийм хатгадаг эмэг зүүчих юм бол миний шанаа бүр өргөн харагдана гэсэн үг. Тийм болохоор юм унждаг эмэгнүүд, цагирганууд надад зохино гэсэн болохоор би дандаа юм унждаг эмэг авдаг болсон. Ямар хүнд хатгадаг эмэг зохих вэ гэсэн чинь ийм урт нүртэй хүнд хатгадаг эмэг зохино гэсэн. Тэгэхээр нүрийг нь богино харагдуулдаг гэж хэлээ. Хувцснуудаа танилцуулъя. Тэгээд миний авсан энэ 3 хувцас бол миний бүр хамгийн зөв худалдаа авалтууд гэж миний хувьд бодож байгаа. Өмнөх бичлэгэн дээрээ нөгөө 100 залуу малуу гэдэг нэг бичлэг оруулсан шүү дээ. Тэрэн дээр хүмүүсийн цамцыг бүр маш олон хүмүүс асуусан байсан. Мөр гардаг нооссон цамцыг маань одоо энэ жоохон өслөг материалтай. Ийм артаас авсан. Хаавал ийм артаас 190 мянга билүү 140 мянга ч билүү тийм байсан. Тэгээ амар гоё юм билээ. Ингээ мөр гарчхаар амар гоё ярагддаг юм билээ. Ийм эмхтэлэг тэгснээ ийм уйтгартай биш. Тэгээ гоё юм зөвлөлт мүлд эмэг зүүчээр амар гоё цамц билээ. Дараагийн цамц болохоор энэ Монгол цамц байгаа. Тэгээ амар гоё захтай. Тэгээд ханцуунаас амар гоё. Тэгээ энэ цамц болохоор би Instagram дээр reel хийсэн. Тэгээ энийг би Michelle Amazon-каас хідэр авснаа мартчихээд 200 илүү 400 мянгаар авч исэн. Тэгээ би ер нь иймэрхүү Монгол цамц өдөр тутамдаа өмсөе гэж бодоод тэгээ энийг авсан. Өөрөөс амар гоё ярагддаг юм билээ. Ганцхан цагаан сар наадмаар биш ер нь өдөр тутамдаа энэ гол нь амар юм гоё загвартай байгаа байхгүй юу. Хитрхи юм амар гял цал биш, хитрхи уйдгартай биш. Ер нь тогтмол өмсч болохоор улирал хамаагүй. Дараагийн цамц нь болохоор би ч амар их хослолтой хүн шүү дээ. Тэгснээ яг хослолын дотоороо би дандаа юу өмсдөг, топ өмсдөг. Ер нь хослол дотоороо ийм гой сороочхон цамцтай болъё гэж доод ийм мөртэй, ийм хатуу мөртэй сороочхон цамц авсан. Энийг болохоор би RG Label гээд Монгол утасны брэнд байгаа. Эндээс авсан. Энэ болохоор boyfriend shirt билүү. Тийм нэртэйсэн. Нилээн oversize юм билээ. Тэгээ үнэ нь болохоор энэ дээр 145 мянга гэж байна. Тэгээд дараа нь би ийм гоё зангаа авсан. Тэтэм гээд нөгөө ийм Монгол жуулрууны газар байдаг штэ. Энэ зангаа бүр нүдэнд амар тусаад тэгээ энийг авсан. Энэ 20 мянга лөө 40 мянга гэсэн. Амар юм хөөрхөн материалтай. Тэгснэ энэ хэн амар гоё. Тэгээ өнгө нь яг надад ийм зохихоор өнгө. Титмээс юм авсан. За хувцснуудын хувьд гэвэл игээд болсон байна. За өөртөө дараа нь би тэгэхэд юу авлаа, юу авч өөрийгөө эрхлүүллээ. Өвлийн гуталнаас эхэлнэ. За энэ болохоор Moon Boot. Би энийг хаанаас захиж авсан бэ гэхээр Farfetch гээд онлайн дэлгүүрээс захиж авсан. Тэгээд Farfetch-ийн амар сүртэй юм билээ. Яг Oregano гэдэг юм баталгаатай өөртөө шалгаж ийж явуулдаг. Одоо энэ ийм баталгааны хуудастайгаа ирд юм билээ. Тэгээ энийг болохоор би шууд тэр Farfetch-ээс захиалаад айгүй хурдан ирсэн. Бараг 5 хоногийн дотор ирчлөө. Тэгээ энэ Moon Boot болохоор Италиас ирсэн. Амар хурдан ирчтэй юм билээ. За дотроо болохоор ийм гутлынхаа уудтай ирсэн юм билээ. Ийм загвартай Moon Boot байна. Тэгээ би өвлийн гутал авах тал дээр бүр нилээн эргэлзээд энэ гутал арай л аврах том юм шиг санагдаад харж байгаад хамгийн минимал загвартай 9 шүдийг үдээс байхгүй. Тэгээд энэ гутлыг авсан. Тэгээ одоо ашгүй одоо ингэ та нарт нэг бичлэг хийсэн юм чи одоо өмсөе доо. Тэгээ уул нь амар хөөрх юм билээ. Ер нь нилээн халтрахааргүй. Нөгөө утасны наалтдаг кейс үүдэн штэ. Тэр шиг байна гэж Аки хэлсэн. Тэгээ Moon Boot-ийг хүүтэн байна гэж хэлж байгаа хүн бил амиг чараагүй. Тэгээ юм хөөрхөн. Хөөрхөн байгаа. Энийг авсан үнэ нь болохоор $212 илүү $270 байсан. Амар хөнгөн.
За дараа нь би Farfetch-ээс дахиад өөртөө юм авсан. Энэ болохоор за шинэ жилийн бэлэгчин шүүгээ. Йоо, шинэ жилийн бэлэг авсан юм юу гэж бодож байна. Энэ эмэг. Энэ эмэг маань. Энэ болохоор юу вэ? Хэрвээ буцаахаар болвол энэ бичгийг үзүүлж буцаагаарай гэдэг юм байна. За би энэ эмгийг болохоор $130 авсан юм биш үү? Marc Jacobs-ийн эмэг байгаа. За юм уутайгаа байна. Ийм эмэг байна. Тэгээ надад юу таалагдсан бэ гэхлээр юм хоёр өөр байгаа таалагдсан. За яа. За ийм эмэг байна. Зогч нь уу? Marc Jacobs гэж бичсэн. Амар хүнд юм байна. Энэ нь угаас дөрөв үсгтэй Jacobs гэхэр чинь 6 үсэг үнэ. Хоёр дахин хүнд байна. Нэр ингэсэж жоохон ингээд байна. Тэгэхээр яг тийм амар ч хүнд бишэлтэй. Цохоод байгаа юм шүү, хөөргөл байгаа юм шүү. Тэ. Тэгээ энэ эмгийг өштэй ойроос харуул ямар нэг юм шигтгэн мэгтгэе бол байхгүй шүү. Ямар нэгэн чулуу молоо гялалцсан тийм байхгүй. Яг юм цэвэр мөнгөн зүгээр л юм саарал өнгөтэй ийм эмэг байна. Түгжээ нь бол амар сайн байна. Энэ уутын өстө хөрх юм аа. Энэ уутын нас хатгална. Bamaki надад өгж байгаа бэлэг, Ruby-гийн надад өгж байгаа бэлэг юм ялаа. За дараа нь дахиад шинжилээр би өөртөө за энийг харуулчих. Гутал байна. Ийм гутал байна. Үзүүр нь юм төмөртэй. Тэгээд энэ өсгийн олныг амар өндөр биш юм бэлээ. Тэгээд би ойр зүрх өсгөдөө гутал өмсдөг болоод байгаа. Тэгээд дулаархаар шууд энийг өмснө. Тэгээд энэ гутлын юу таалагдсан бэ гэхлээр ийм шах үзүүртэй гутлууд чинь үзүүр нь халзарчтай юм бэлээ. Тэгээ нэг юм төмөр болохоор ерөөсө халзрахгүй гэсэн үг. Тэгээд өмсгөд амар эвтэйхэн. Тэгээд өсгийн тийм амар өндөр биш хүл өвтөх хөөргүйсэн. Тэгээд хавар намар өсгөдөө гуталтай Ruby гадуур явна гэсэн үг. Тэгээ энэ гутлыг болохоор би 549,900-аар авсан. Алдагоос Шангрилагийн хідэн давхарт үлээ дээ. Дараагийн худалдаа авах гэвэл энэ байна. Ийм цүнх авсан би. Steve Madden брендийн цүнх байгаа. Тэгээд би өмнө нь энэ брэндтэй хамтарч ажиллаад тэгээд бартрынхаа дүнгээр одоо юм аваагүйсэн байхгүй юу? Нилээн дээр ажилласан. Тэгээд тэрэндээ ийм цүнх авсан. Энэ нөгөө Balenciaga-гийн цүнх шиг төстэй байгаа. Тэгээд энэ дээр ийм толтой. Тэгээд энэ дээр ийм карт холдортой. Тэгээд би энэ дээр нэг Tambourine-ийн lip balm-ыг ингээд charm болгоод ингээд ашигласан. За өөртөө авсан сүүлийн бэлэг Pandora нэг LG эмэг авсан. Энэ зүгээр маш энгийн эм цагиргаан эмэг байгаа. Энэ амар хөрх харагддаг. Энийг өдөр тутамдаа зөвхөн бүр яг юм хөрхөн мөлий. Энэ эмэг чинь 349 гэж илүү хэд гэж илаа. Тэгээ энийг өштэй ингэж зүүж болно. Годоороо charmтай. Тэгээ би амар гоё charm авсан. Өдөр тутамдаа зүгээр ингэж цагиргаар нь зүгээд тэгээ жоохон юм гангармаар байгаа үедээ ч юм уу ийм charm авсан. Энэ болохоор blessed гэж бичсэн. Ингээ харагдаж байна уу? Ингээд унжуулж зүүж болно гэсэн. Надад байгаа чармудаа ээлжлээд ингээд унжуулад бүр ингээ урт олгоод ч зүүж болно. Pandora-гийн тэр нь гоё юм бэлээ штэ чарм байдаг нь. Одоо нэг аксессуараа гоё ингээд кастомайз хийгээд өөрчлөөд дахин давтагдчихгүй болгоод ингээд зүүгээд ээж болно. Тэгэхээр аксессуараас уйдахгүй гэсэн үг. Тэгээ дараа нь бас би нэг амар хөрх утга учиртай чарм авсан. Тэгээ би яг тусны хажууд нь гоё харуулна. Энэ болохоор алтан газтай charm good things are coming. Гэт би нөгөө хэлсэн шүү дээ би юм аксессуаруудаа айгүй гоо утга учиртай байлгахыг хүсэж байгаа гэд. Алтан гац ч угаасаа гоё хүнийг замжилж өгдөг, сайн сайхан руу ингээ урайлж өгдөг гэсэн утгатай. Тэгээ нөгөө нь болохоор угаасаа гоё сайн сайхан зүйл ирж ийн гэд им гоё утга учиртай бэлэгтэй болсон. Тэгээд Akib-дээр хамт Pandora-гаас орж юм авсан хгүй юу? Яа энэ түүх бүр амар инээдтэй заяа. Тэгэхгүй инээдтэй биш юм байна. Амар юм романтик Akib-дээр надад нэг юм сайн ихч байдаг хгүй юу? Тэгээд бид хоёр тэр ихчийн төрсөдөрт зориулаад алганы одоо хар хил амнаас хамгаалдаг юм charm авч үзсэн төсөөдрийн бэлэг гээд. Тэгээд бид тэр саяхан нөгөө Pandora орж юм авах та. Тэгээд тэр charm-ыг харчаад нэр энийг авд юм уу гэд би ч дотроо бодсон байсан. Гэхдээ тэрийг гаднаа хилээгүй ердөөсөө. Тэгээд Aki бас тэрийг ингээ сонирхоод тэгээд ингээ авсан байхгүй юу. Тэгээд би ингээ Akиг хоёлаа адилхан хос charmтай болох уу гэж Aki ингээ үгүй гэдэг байхгүй. Тэгэхээр би ингээл амар ингээл бантаал за надтай адилхан юм ингээ зүхийг хүсэхгүй байгаа юм бэлгүй дээ. Энэ дадмуудаад гэж бодоол за. Тэгэл ингээл чимээгүй жисэн. Тэгээд тэгжсэн Aki надаас энэ шаргал нь гоё нөө өнгөлөг нь гоё нөө гэл тэгэхээр би шаргал нь амар гоё юм. Яг дунд нь ингээ ялгарч харагдаад байна. Тэгээд Aki шаргалыг авсан хгүй. Тэгэхээр би за чи шаргалыг авч байгаа юм чи би мөнгөлгийг авчих юм гэсэн чи Aki ингээ ингэсэн за. Тэгэл би за гэл ингээл ягвтай гэл ингээ жоохон мэд яг юу мэдэрчнээ мэдэхгүй нэг юм жоохон нэг юм сонирн болоод за ингээл пал гэлт гисэн байна. Нэрээ пал гэсэн юм байна. Тэгээд бид тэр юмнуудаа бичүүлж исэн чинь Aki мөнгөлгийг авсан байсан хгүй юу? Одоо ингээд сагалж өгж байгаа шүү дээ. Тэгээ мөнгөлгийг авцсан. Тэгээ би яагаад Akиг юм шаргал нь амар гоёсож яагаад шаргалыг аваагүй юм бол гэдгсэн чинь Aki далаад юм авсан гинэ. Тэгвэл мөнгөлгийн далаад авсан байх гэж бодсон байхгүй юу. Тэгээ дараа нь битэр дээшээгээ гараад хоол идэгээд Монголиас сууж исэн. Тэгсэн чинь Aki ингээл эдрийгээ гаргаж ирээл тэг өөрийнхөө бугуучинд ингээд чармуудаа зүүж байгаа байхгүй би уцаар ирж исэн хүнтэй.
Тэгсэн чи Аки мөнгөлгийг зүүчтэй. Тэгээд би уцаар яж хата ингэж бодсон. Аки далайн орчин ингээд YouTube дээр бичлэг хийдэг болсон шүү дээ. Тэгээд ингээд хүмүүсийн хар цагаан хилам тиймнээс хамгаалаад найзлуудаа ингээд хосороо ийм чарм авах гэдсэн юм байна шүү дээ. Тэгээд би адилхан нэг авчуулны орчин 3 хос нэг юм 3 хүн ирэхэд байгаа юм шиг юм амир сонио хос гэдэг зүйлээ утга учир нь алдагдчихна. Тэгээл надтай авахгүй гэдсэн юм байна шүү дээ. За гэж бодчихвол бидсэн чи Аки мөнгөлгийг ингээд зүүчж байгаа байхгүй юу. Тэгээд би Аки руу үгүй алтан шаргал амар гоё эсэж чи алтнаад мөнгөлгөө далаад өгөөд өөрөө алтан шаргалын зүг гэсэн чи Аки үсэн гэж мэ гэдэг алтан шаргалаа надаа өгсөн. Ямар тэнэг байгаа. Тэгээ энэ тэр нь. Тэгээ би ердөөсөө тийм бодоагүй зөө Аки ингээд. Тэгээ надад тэр нь ихтэй амар байсан. Амар гоё харагдаж байгааг нь өөртөө аваагүй юм байж ич. Надад алтан шаргал нь чиний гаранд амар гоё харагдаж ич гэсэн чи Аки тэгвэл тийм үдээ тэгвэл мэ гэнгээ өгч байгаа байхгүй. Энэ тэр чарм. Тэгээ тэр үчи ми бүр ингээл амар хичээл бантаал ингээл уйлчих гал нэг амар сонио энэ бүр ингээ маш амар гинтэн бэлэг байсан. Ийм гоё хүмүүстэй уулзуулж учруулж өгч байгаа. Бурхандаа Universe-тэй баярлаа. Би нэг бүрстэй амар нандинаа бүр ингээ гэл. Тэмдэггүй би түрүү чоконд ороод баярлаагаа юм жоохон тохгүй хэлсэн. Баярлаа гэд ингэж хэлсэн. Гэтэ Аки миний баярлалаа үгс мэдсэн. Хөө. Тэгээ би ийм амар хөөрхөн бэлэг авсан. Шал тэнийг юм байна. Амар романтик байгаа юм. За ингээ манай найз намайг ингэж эрхлүүлсэн байна. Энэ бол бүр амар гайхамшигтай эрхлүүлэлтээсэн. Пандорагаас 749 мянгалуу 799 мянгаас дээш худалдаа авалт хийж байгаа бол ийм юу гэх юм бэлээ. Jewelry box бэлгэнд өгч байгаа юм бэлээ. Тэгээ бүгдээ энийг задлж үзье. Ингээ Pandora гэж бичгтэй байна. Цахилгаантай. Энэ дээрээ бас ингээ Pandora гэж бичгтэй. Энэ дээр хүзрийн зүйлтүүдээ ингээ өлгчөж болох юм байна. Энэ амар хөөрхөн заяа. Тараа. Энэ манай гэрэл энэ утас байна. Ийм толтойгоо. Тийшээ бүгдээ бүх Pandora-нуудаа хийтэй нэрээ. Энэ гартай чарм бас. Гүн баярлж байна. Гоё юм. Амьдрал нэрээс гоё юм. Гоё найзтай гарч гоё тийм. За миний jewelry box юм боллоо. Аки найз маань бэлэг. За дараагийн бэлэг бас надад бүр юм амар утга учиртай бэлэг байсан. За бид нар Аки, Руби, Ойка, Эднагч, Немо, Хулан гэд ингээд 7 найзуудаараа найзалт юм аа. Ер нь бол бүжээрээ танилцсан. Тэгээ найзуудын найз гэдэг амар гоё юм танилцсан түүхтэй. Тэгээд нэлээ олоолаа найзалдаг байж байгаа шигшгцээр байгаа ингээд олоолаа үлдсэн. Бид нар ч хамт аялж маялсан. Тэгээ анх удаа найзуудын шинжил юм Secret Santa зохион байгуулъя гэж бодоод тэгээ нэр суглаад тэгээ би бэлэг бэлдсэн баггүй юу. 25-нд бид нар уулзаад орой цуглаж агаад бэлгүүдээ ингээд тараалтсан. Намайг манай Оюка найз маань сугалсан баггүй юу. Энд ингээд зургийг оруулчихъя. Secret Santa мантад ирч юу яд юм бэлээ шүү дээ. Ердөөсөө надад ямар бэлэг өгөх бол гэж ердөөсөө догдолж хүлээдэггүй. Харин тэр хүндээ ямар бэлэг өгөх үү? Тэр хүнд маань бэлгэн таалагдах болоо. Тэр хүнд маань л бэлгэн таалагдаасай гэж тэгж амар бодд юм билээ. Тэгээ ердөөсөө би юу авах бол гэж манай найзуудыг хинж бодоагүй заяа. Тэр хүнийхээ реакцныг хүлээгээл бүгд ингээд сандраад бэлгээ бүгд голоод яана миний бэлэгстэй амар жолтчихжээ гэл ингээд голоод манай найзууд бас бэлгээ авч явахдаа ингээд уйлах гэдсэн байхгүй юу. Тэгээд би найзуудаагаа дагаж уйлж магадгүй юм байна да гэж бодсон. За түүнийг яг ингээд өөрийнхөө бэлгэн дээр юу нь бол уйлна гэж ердөөсөө бодоагүй. Ямар ч амар баярлна л гэж бодсон. Тэгээд надад ингээд энэ удаатай ингээд бэлгэгийг маань өгч байгаа байхгүй юу. Бэлгээ ингэж ингээ гаргаж ирэл дээрээс нь ингээ хараад шууд ингээл нэг дотор ингээ жоох ингэсэн за. Тэгсэн чи юм. Миний ингээ багын зургийг ингээд номын нүүр шиг ингээ альбомны нүүрэн дээр ингээ тавьцсан. Тэгэд би миний энэ багын зургийг хаанаасаа олоо хатгалаа байж идэг байна гэл ингээ бодсон заяа. Тэгэл ингээ эхэндээ бүр амар шоктой үлээж аваад тэгэдсэн чи ингэж байгаа. Одоо айл гэрт ийм альбом байхаа болцсон. Ер нь ойр бүгдээр ийм утсан дээрээ зурагтай болсон. Тэгээ тийм болохоор ийм альбомтой байгаасаа гэд альбом бэлгэлсэн гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэд би ингээд ихний утсыг ингээд нэгээл буцаж хаагаал тэг шууд ингээд үлдсэн. Тэгэд ихний зураг нь болохоор би ингээд аавтайгаа байна. Ингээд миний жоохны зураг ингээд аавтайгаа хулсан, аавынхаа мөрөн дээр суудсан. Тэгэд энэ том болчоод аавтайгаа хулсан зураг, ээжтэйгээ хулсан зураг гэв. Би тэгээд надад ийм бэлэг өгнө гэж ердөөсөө ингээд төсөөлөөгүй. Амар тийм юм. Би тэр үед бэлгээ авчиад хангалттай үйллээгүй юм байна л тавтаа гэдэг байгаа. Тэг ингээ хажууд ингээ амар хөөрхөөр өгнөд бичсэн. Тэгэд ингээ цаашаа ингээ миний зурагнууд
Ингээ аялж байгаа үеийн зураг ингээл амар гоё тэгэл амар хөргөрг тайлбартай. Паа яа. Воо яа. Ваа яа. Цаашаа ингээ альбом чи хоосон байгаа шүү. Нэгэ гоё дүүргэрээ гэд. Тэгээ энэ бэлэг бол хамгийн ингээл амар л гайхалтай бэлэг байсан. Коммент надад ердөөсөө ийм бэлэг өгнө гэж би ердөөсөө төсөөлөөгүй. Амарын фаны маны бэлэг л байх гэж ингээл бодоод тэгэл яг юм зүрхний нэг юм ингээл бүр ингэсэн шиг болц. Тэгэл би ингээл ёо намайг яг ийм найзуудтай уулзруулж өгсөнд маш их баярлаа гэж бодсон. Тэгээд одоо энэ найзууд маань юу гэж хэлмээр юм бэ? Одоо найзууд маань надтай найзлах, үргэлжлүүлж найзалж байгаа, найзламаар байгаа тийм хүн, одоо тийм зан чанартай хүн байлгаж байгаад баярлаа гэх юм уу? Ойлгомжтой нь. Тэгээ би одоо ингээл мэдгүй нэг хөвтрэл нэг юм буруу загаараа шинтэй болоод найзуудтайгаа амар юм муухай мэдрэмж төрүүлээл найзууд манадаас ингээ холдсон шүү дээ. Тэгээ тийм холдохооргүй зан чанартай байлгаж байгаад баярлаа гэд би ингээл тэгэл тэр үед ингээл надад ингээл амар баян мэдрэмж төрсөн. Тэгэл тэгжсэн чинь маргааш нь Аки намайг тэгж байгаа байхгүй юу. Тэгэл яг юм 2 удаа ингээл чи яг зөв хүмүүстэй байгаа гэл ингээл амар юм чанга ингээд чихрүүг ингээ орилуулж байгаа юм чи мэдгүй амар гоё мэдрэмж байсан. Гоё юм лээ. Гоё хүмүүстэй найзлах чи гоё юм бэл шүү. Найзтай зөндөө баярлж байна. Би бас яг энэ хിവэрээ илүү гоё сайн найз байх гэж хичээнэ. За төгсгөлөө бүр амар гоё хийлээ штэ. За баяртай.